100 дамжсан нөхөрлөлт. Социалист бүтээн байгуулалтанд оролцох хятад ажилчид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн нь 1954 оны 100 Бүгд найрамдах хятад ад улсын ерөнхий сайд Жуунлай Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хятад ажилчныг Монгол улсад ажилуулах асуудлаар тухайн үеийн Монголын удирдлагуудтай ярилцаж тогтсон байдаг. 1955 оны 2 дугаар сарын 16-нд Монгол улсын бүтээн байгуулалтанд ажиллах хүч илгээж туслах тухай Монгол хятадын хэлэлцээ Бээжин хотод эхэлж 4 дугаар сарын 7-нд хэлэлцээрт гарын үсэг зурх хүртэл хоёр тал нийтдээ 14 удаа хуралдсан юм. Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хятад ажилчдын эхний хэсэг 1955 оны 5 дугаар сарын 8-нд төмөр замаар дамжин Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхэд Улаанбаатар төмөр замын буудлал дээр Монголын ард иргэд хятад ажилчдыг угтан авлаа. Тус оны 5-аас 6 дугаар сарын хугацаанд нийт 8 удаа 7284 хятад ажилчин Монгол улсад хүрэлцэн ирж 100 орчим газарт 50 гаруй төрөл мэргэжлийн ажил хийж эхэлсэн байдаг. Хятад ажилчид хүрэлцэн ирснээр Монгол улсын барилгын салбарын ажиллах хүч 2 дахин нэмэгдэж тэр хэрээр бүтээн байгуулалтын ажилч хурдассан. Хятадын ард түмэн Монголын ард түмэнтэй элгийн садны их найрамдлаар нөхөрлөж манай оронд ойрын ирээдүйд социализм байгуулах их үйл хэрэгтэй өөрийн ард түмний үнэн чигүүл охидын бүтээл хөдөлмөрөөр туслуулахаар олон мянган ажилчдыг ирүүлж байна. Ажилчдын анхны хэсгийг Улаанбаатарт хүрэлцэн ирэхэд нийслэлийн аж үйлдвэр, барилга тээвэр, зам харилцаа, соёл урлагийн ажилчид, хөдөлмөрчдийн төлөөлөгчид баяр ёслолоор угтаж авлаа. 24天了，30回来了，中间回来过2趟，1年多去了1年多，我母亲有病回来1趟，那本身有这个3年，咱们原先提是3年的合同，那会儿6、7个月，大孩子。哦，是吗？结了婚不到1年吧，出去了。 Одоогоос 66 жилийн тэртээ бүгд найрамдах Хятад улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр хятад ажилчид голлон ажиллаж барьж нээлттэй хийж байсан инх тайвны гүүр бол одоо ч гэсэн Улаанбаатар хотын хойд төв болон өмнөд хэсгийг холбож авто замын гол ачааллыг үүрдэг юм. Доогуура төмөр зам, автомашины зам бүхий голын дээгүүр давуулан барьсан энэ гүүр 400 м урт, 12 м өргөн, 2 хажуугийн явган зам нь 1.5-аас 2 м өргөн. Нийт даац нь 13-аас 18 тонн бөгөөд барьж байгуулах хүртэх нь 3.3 сая рубль болсон юм. Тус гүүрийг 1956-аас 1958 онд барьж байгуулахад 10,100 м куб бетон, 750 тонн төмөр, 12,000 куб модон материал, 20,000 м куб хайрах чулуу хэрэглэж 36 машины автогараж, 2 давхар албан байшингийн хамт барьсан байдаг. Хоёр орны найрамдлын бэлэг тэмдэг болсон инх тайвны гүүрний нээлт 1958 оны өвлийн эхээр болж Улаанбаатар хотын иргэд маш олноор цугларч шинэ байгуулагдсан гүүрийг үзэж сонирхож байлаа. Анх 1958 онд энэ гүүрийг хүлээлгэж одоо гол үйл явдалд одоо вээрээ оролцож тэр үйл явдлын гэрэл зургийг авчихсан юм аа. Тэгээд тэр гэрэл зургийг авчих үеийн сэтгэл гэвэл үнэхээр одоо нийслэлийн баяртай хөөртэй одоо хятадын ард түмэнд одоо талгарсан баяр хөөрөө илчилсэн тийм сайхан үйл явдал болж байгааг би одоо санаж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын зээл тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хот хийгээд Хөдөрн нутаг аймаг сумдад барьж байгуулсан соёл, биеийн тамирын байгууллагууд олон бий. Түүний томоохон төлөөлөл болох Улаанбаатар хотын төвд баярлалтай спортын төв ордны барилга нь үзүүрийн танхим нь 500 хүний багтаамжтай. Спортын олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэл сургуультай хийх, спортын сургалт явуулах зориулт бүхий өрөө таслага танхимуудтай. Уг спорт ордны нийт өртөг 2.6 сая рубль бөгөөд бүгд найрамдах Хятад улсын ажиллах хүчний тусламжтайгаар 1958 оны 11-р сарын 14-нд товлсон хугацаанд ашиглалтанд орсон ба Монголын анхны спортын цогцлбор барилга юм.
Спортын төв ордон анх баригдсанаас хойш хэдийнэ 161 гэлээж идүүгээ ихэд хуучирсан ч өөрийн анх баригдсан зориултын дагуу ашиглагдсаар үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуульд хийдэг үндсэн бааз хэвээрээ байна. Түүнчлэн энэ ордонд гимнастик, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон бокс, чөлөөт бөх, самбо, жудо бүхийн үндэсний болон олон улсын тэмцээн зохион байгуулагддаг. Цагаан сарын үндэсний бүхийн барил даанч энэ ордонд олон 10 жилийн турш зохиогдож байжээ. 1958 онд баригдсан энэ ордон өнөөдөр ч Монголын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. За энэ барилга байгууламжийн дотор Монгол улсын биеийн тамир спортын 70 гаруй жилийн хугацаанд биеийн тамир спортын уралдаан тэмцээн за мөн шилдэг тамирчид байрлаж бэлтгэлээ базааж олимп тэмцээний тэмцээнд оролцож байсан ийм үндсэндээ бол хоёр дахь ийм гэр болсон ийм сайхан ордон. Одоо битэрийн байгаа энэ төв цэнгэлт хүрээлэн бол Бүгднамт Хятад улсын буцлагын тусламжаар 1958 онд баригдаж 1959 онд албан ёсны нээлттэй хийсэн өнөө хүртэл ашиглаж байгаа монголчууд бидний үндэсний их баяр наадмаар тэмдэглэдэг маш том спорт комплекс билээ. 15,000 хүний суудалтай 18 хэсгээс бүрдсэн тойрогтой үндэсний бүхийн барил дааны 700 м квадрат талбай, спортын уралдаан тэмцээний 400 м тойрог зам, сагсан бөмбөгийн талбай, үйлчилгээний 32 тасалгаатай том төв юм. Офицеруудын ордны урд талд улаан хуваарангийн тоосхны үйлдвэр гэж байсныг өргөдгөж тэндээс тоосго авч барьсан. Маш бат бөх төмөр бетон тоосхон холимог хийцтэй. Өнөө хүртэл хэвээр ашиглагдсаар Монгол түмний баяр наадмын төв талбай хэвээрээ байна. 1959 онд буюу ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө засгийн газрын шийдвэрээр бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсын нутаг дээгүүр дайран өнгөрөх төмөр замын 3 жилийн төлбөрт зориулан улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарж 25,400 хавтгай дөрвөлжин талбай бүхий дэлгүүрийг Хятад барилгачид барьж 1961 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан. Их дэлгүүрийн барилгыг тухайн үед Ақтау хотын найрамдалд харилцаатай Бээжин хотын Ванфужин дэлгүүрийн бат бөх гоёмсог загварыг дуурайдан модернист хөв загвартайгаар урлан барьсан байдаг. Уг дэлгүүр нь 8849 м квадрат талбай бүхий худалдааны танхимаас гадна захиргаа, аж ахуйн хэсэг, хурал уулзалтын томоохон танхим, нэг ээлжинд 1500 хүнд үйлчлэх гуанз, цайны газар, клуб, телефон, тохилог агуулах, цахилгаан шат, дэд станц, гантиг чулуун шал, орчин үеийн хавтангаар чимэглэгдсэн хан таацтай байлаа. Хойд 61 онд Улаанбаатарын хамгийн өндөр барилга гэж. Хэдийгээр 7 давхар гэсэн нэртэй боловч таад өндөр учраас ерөөсө баримжаагаар бараг 10 давхар байшингаас ч өндөр ийм байшин босч ирсэн. Тухайн үедээ бол социалист Монголын социалист худалдааны хамгийн том объект. Одоо монголчуудад худалдааны соёлыг нэвтрүүлсэн маш том объект гэж тооцогдож байсан. Архитектор Чимдийн зураг төслөөр Улаанбаатар зочд буудлын барилгыг энэ газарт Хятад барилгачид барьж өгсөн юм. Барилгын зургийг зохиохдоо Монгол уран барилгын хэв шинжийг агуулan хавтгай дээвэр бүхий төвд загвараар сүм хийдийн цогчин дугнуудын ерөнхий зохион чиглэлийг орчин үеийн олон давхар барилгын ерөнхий төрх байдалд хэр тусгах талаар ихээхэн эрэл хайгуул хийж бүтээсэн байдаг. Бээжин зочд буудал, Улаанбаатар зочд буудал хоёр адилхан загвартайг бид дурдхан зүйтэй. Монголын анхны 5 одтой зэрэгэлтэй тус буудал нь нэг ээлжиндээ 160 хүн хүлээн авах хүчин чадалтай. Улаанбаатар зочд буудал бол хамгийн анхны гадны зочдод үйлчилдэг байсан зочд буудал юм. 1990-ад оны хүртэл Улаанбаатаруудын зочд буудлын үйлчилгээний гол ачааллыг энэ зочд буудал авч явж байсан. Тэгээ хамгийн гол зүйл нь энэ бол нэгдүгээрт Монгол улсын орчин цагийн анхны модерн хэв шинжтэй барилга, нөгөө талаасаа бүгд найрамдах Монгол ард улс, бүгд найрамдах Хятад ард улсын хоорондын найрамдалт харилцаа, нөгөөд социалист тэр бүтээн байгуулалтыг энэ хамтарч хийж ирсний бас нэгэн ийм үр дүн болж энэ барилга баригдсанаараа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад маш ийм ач холбогдолтой бас ийм түүхэн дурсгалт тухайн шин цаг үеийг илэрхийлсэн
ийм одоо барилга байгаамаа. 1961-ээс 1962 онд Төв талбайг тойрсон олон барилгуудыг хятад ажилчид барьж ашиглалтанд оруулснаар бага тойрог хэмээх орчин бий болж хотын соёл түгээн дэлгэрэх нөхцөл бүрдсэн юм. Үүний нэгэн томоохон төлөөлөл хуучнаар пионерын ордон одоогийн хүүхдийн урлан бүтээх төв билээ. За миний бие бол одоо ерөнхий боловсролын 10 жилийн сургууль байхдаа энэ пионерын ордонд шатрын дугуйлан, тэгээд одоо уран зургийн дугуйлан, тэгээд дээр нь одоо бас нэг утга зохиолын дугуйлан гэсэн ийм 3 дугуйланд одоо суралцсан. Эргээд одоо харахад бол энэ 3 дугуйланд суралцаж тэр үеийн тэр багш нарын бидэнд өгсөн ур чадвар, тэр мэдлэг дадлага бол бас л одоо миний амьдралд тодорхой хэмжээгээр өнөөдрийн хүртэл тус төхөм үзүүлж явна гэж би их бэлгшээд юм. Ганц би ч биш, тэр үеийнхэн бүгд одоо тэгж бэлгшээдэг бахаа гэж боддгоо. Та бидний мэддэг Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль буюу Мөсө эдийн засгийн сургууль бол тэртээ 1960-ад оны ихээр баригдсан Хятадын элчин сайдын яамны харьяанд байсан ПЦ сургууль гэдэг энэ сургуулийн барилга юм а. 1961 оны байдлаар 1-9-р ангид 1412 хүүхэд суралцж байсан гэсэн баримтж байдаг. 1960-ад оны сүүлийн хагасад өнөхөө барилгыг Монгол Улсын их сургуулийн мэдэлж шилжүүлснээр одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Маш сайн чанартай баригдсан энэхүү барилга байгууламж нь 20 дугаар зууны сүүлийн хагасын үеийн боловсролын томоохон барилга байгууламжийн нэг юм а. Инх тавныг үрээд аваад дунд голын урд ирэг дагуу хятад ажилчдын барьж байгуулсан 120 мянган квадрат метр талбай бүхий 22 блоктой энэ орон сууцын хорооллыг 1964 онд ашиглалтанд оруулж байжээ. Түүнээс наашаага 60 хэдэн жилийн түүх өнгөрж байна. Монголчууд, Улаанбаатарчууд энэ хорооллыг одоо ч гэсэн 120 мянгат гэж нэрлэсээр байгаа. 120 мянгатын 22 байрыг ашиглалтанд өгсөний дараа 1966 онд туулгол хүчтэй үерлэхэд энэ байрнуудын 1-р давхрын цонхыг даван ус хайлж байсан ч дотогш бараг нэвтрээгүй нь эдгээр байрнууд одоогийн зарим шинэ барилгуудаас илүү бат бөх чанартай баригдсныг илтгэнэ. Манай аав ээж нь үйлдвэрт ажиллаж байгаа л тэгээд энэ байрлалыг авсан. Тэгэл одоо би 2 хүүхэдтэйгээ энэ чинь 3 үе болсон. Хан зур цаан шүү. Сүүлийн үед юм үеийг хат сонирхож юу бас л зовоо шүү дээ. Энэ хятадуудын барьсан үнэхээр сайн. Уг орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, ясал, соёлын ордон, гуанз, соёлын барааны дэлгүүртэй иж бүрнээр нь барьж байгуулахад Монгол ажилчид ч мөн туслахаар ажиллаж тойпуу зөөж байсан юм а. 58 ондоо ер. Тий, тэрнээс л өвөд бийсэн битээс. Анх тэр хөдөө аж ахуйн дэд сургуулийн оюутнууд одоо ч гэсэн байгаа. Тэр шар барилган дээр ажиллаж ирсэн юм. Хятадд ажиллаж барилга зөндөө ойд юмгүй байгаа юм. 不过那一段也确实不错啊。他们工友有时候就到家里边来，有时候还不在家坐着，就在那个草原上门口。后来在这聊天，这个蒙古的女的就开始唱起来了啊。他们特别善于唱那个蒙古的长调，我还能学几句。您学学。啊哈嘿嘿啊哈嘿啊嘿啊嘿啊Эдгээр хятад ажилчид Улаанбаатар хотод монголчуудтай мөр зэрэгцэн цуг ажиллаж, хуучин цагийн эртний эсгий хотын өнгө төрхийг орчин үеийн Азийн цагаан дагин болгон өөрчлөгдөх хэхлэлийг тавьсан түүхтэй. Сижимпин даргын нэг хэлсэн үгийг би дурдъя гэж бодож байна. Ганцхан ширхэг үлэмж тансаг цэцэг хавар авцрахгүй 100 цэцэг дэлгэрч ургасан цагт л хавар болдгоо гэж. Өөрөөр хэлбэл бүгд найрамдах хятад улс өнөөдөр дэлхийг тэргүүлэн хөгжиж байгаа ганцаараа хөгжиж байгаа гэж үзэж болохгүй. Хятад улс бол хөрш орнууд болоод
бусад одоо улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтран хөгжиж, хамтран дэвших нь бол ач холбогдолтой гэсэн ийм агуулгатай гэж боддог юм а. Яг энэ агуулгаараа 50-аад 60-аад онд Бүгд найрамдах улсын бусдгүй тусламж хөнгөлөлт зээлийн хүрээнд ирж ажиллаж байсан Хятад улсын бүтээн байгуулагчид, ажилчид бол Монгол улсын болоод Улаанбаатар хотын нийслэлийг хөгжүүлж өргөжүүлэхэд бол тодорхой хувь нэмэр оруулсан гэж ингэж бодож авдаг. Түшээдхан аймгийн Дархан Чавангийн хошин нутаг Далуу ухаа хэмээх газар 1900-аад оны эхэнд анхны нүүрсний уурхай олдож 1922 онд ардын засгийн газраас шийдвэр гарч тухайн үеийн Хятадын пүүснүүдийн мэдэлд байсан жижиг уурхайнуудыг нэгтгэснээр Монгол улсын хүнд аж үйлдвэрийн салбар болох уул уурхайн анхны налайхын уурхай байгуулагдсан түүхтэй юм а. 1962 онд их уурхайг түшиглэн Монгол улсын анхны дагуул хот болох Налай хотыг байгуулах тухай Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 88 дугаар зарилга гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлж 1963 онд Налайх хүртэлх 23 км замыг Хятад ажилчдын хөлс хүч хөдөлмөр зүтгэлээр барьж байгуулан 60 орчим жил ашигласны дараагаар 2019 онд Бүгд найрамдах Хятад Ард улсын усан цахилгаан станцын барилга угсралтын корпорацийнхан шинчилж барьсан. Тухайн үед хуучин замыг хуулахад метр орчим зузаантай байсан нь хичнээн чанартай тавигдсан байсныг бэлхнээ гэрчлэх үзье. Монгол улс 1950-ад онд шувууны аж ахуй эрхлэх талаар зарим арга хэмжээ авч байсан боловч нэгдсэн томоохон хэмжээний аж ахуй байгуулагдаагүй байлаа. 1960-ад оноос нийслэлийн иргэдийн амжиргааны нэг их сурвалж нь малын зэрэгцээ амьтны аж ахуй эрхлэх явдал шухал болсон тул 1964 онд Бүгд найрамдах Хятад Ард улсын зээл тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын зүүн захад Туул голын хөвөөнд дахианы аж ахуйг байгуулсан нь шувуун фабрик нэртэй Улаанбаатарын шувууны аж ахуйн төв болон хөгжижээ. Тус шувууны аж ахуйн 1 жилд 4.5 сая өндөг 700 центнер мах үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгын агуулга, захиргааны байр, ажилчдын орон сууц, тэжээлийн агуулга, их сүргийн байр, инкубатор, дэгдэхийн байр, өндөглөгчийн байр, үйлчилгээний төв, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, уурын зуухны хамт баригдсан ба нийт өртөг нь 17.2 сая рубль болсон юм. Улаанбаатар хот тодорх аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хятад ажиллах хүчний оруулсан хувь нэмэр их. 1927 оны 7 дугаар сард улсын баяр наадмаар Ярамгийн Дэнж дээр анх 15 хоногийн хугацаатай Ярмарка худалдаа зохион байгуулагдсанаас тухайн газрыг Ярамгийн талбай хэмээн нэрлэх болсон агаад Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт Туул голын дээгүүр 183.4 м урт бетонын гүүрийг Хятад улсын зээлийн хөрөнгөөр барьж Ярамгийн гүүр хэмээн нэрлснээр өнөө хүртэл ашиглаж байна. Уг гүүр ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын төвөөс өмнөд дүүргээр дамжин Туул гол дээгүүр давж баруун өмнөд бүс нутаг дэвсгэртэй чөлөөтэй холбогдох боллоо. Туулын дээдгүүр гэгдэг байсан хуучин Ярамгийн гүүр 1962 онд ашиглалтанд орсон бол Бүгд найрамдах Хятад улсын урт хугацааны хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр өдгөө өргөжин тэлж өнгө нэмж буй Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон гол гудамж замын гүүрийг 2018 онд барьж байгуулсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үндсэн урсгалыг өнгөрүүлэх, хөдөлгөөний ачаалал төвжирлийг 15-аас 20 хувиар бууруулах, Ярамгийн дэд төвд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хурцсах зэрэг олон талын эерэг нөлөөлөл бий болгосон юм. 原蒙工人是特别让我感动的一个群体，27000多人在蒙古各地接续奋斗，建设了850多个大大小小的工程，很多都是标志性的建筑，成为了蒙古一代人的骄傲。原蒙工人的精神得到了很好的继承和发扬。中国在新时代同蒙古开展“一带一路”合作，在蒙古建设了很多重要的基础设施和惠民工程，促进了蒙古的经济发展和民生福祉。 Монгол улс хийгээд Бүгд найрамдах Хятад Ард улсын засгийн газар хоорондын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлцээрийн дагуу Бүгд найрамдах Хятад Ард улсын засгийн газрын 134 сая юанийн буцалтгүй тусламжаар Ярамгийн Дэнжид сүндрэлсэн буян тухай спорт цогцлбор. Энэхүү спорт цогцлборын шавыг 2008 оны 6 дугаар сарын 20-нд тавьж байсан бол 27 сарын хугацаанд гүйцэтгэж 2010 оны 12 дугаар сарын 2-нд Монголын талд хүлээлгэн өгсөн.
Монгол улсад анх удаага баригдаж ашиглалтанд орсон. Төв дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнүүдийг мэрэгжлийн түвшин зохион байгуулах нөхцөл бололцоогоор хангагдсан энэхүү ордон 5045 хүний суудалтай. Харагдах байдлын хувьд Монгол үндэсний гэр хэлбэртэй байхаар төлөвлөгдөж баригдсан. За энэ барилга байгууламжийн хувьд бол бүгд найрамдах Хятад ард улсын одоо буцадгүй тусламжаар ингээд өгсөн барилга байгууламж байгаа. Тэгээд одоогор бол манай байгууллага 189 орон тоотоогоор 4 газартай ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргийн зах хөгжлийн төвөс ингээд бүтцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортойн дээр амбулаторийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Хүлээн авах тасаг нөхөн сэргээлтийн тасаг төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй. Өдөрт 500 хүүхдийг эцэг их асар хамгаалагчийн хамт сэргээн засах хэмжilгээ сургалтанд хамруулах боломжтой бөгөөд тус төвд хөдөө орнуудад аслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-өөс 21 хоногоор хэвтэн эмчилүүлж байна. Түүгээр ч зогсохгүй. Нарийн багжийн шинжилгээ, оншилгоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуйн засал, хил заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн анхны том бүтээн байгуулалт юм. Энэхүү том бүтээн байгуулалт нь Монгол 2 орны дипломт харилцаа тогтоосон 70 жилийн хүрээнд байгуулагдаж хэлцээрийн дагуу ийм буцалтгүй тэтгэмжээр байгуулсан барилга байгаа юм а. Одоо би Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороон дээр ирсэн байж байна. Энд барилгын ажлыг дүрмж байна. Энэ бол Хятадын буцалтгүй тусламжаар байгуулагдаж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт 1008 айлын орон зоочийн төсөл юм. Бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Хятад Монгол хоёр улс хоорондын төрийн айлчлалын хүрээнд тохиролцоонд хүрч Хятад улсаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл юм а. Төсөл ашиглалтанд орсноор тухайн дүүргийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр болох юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах бөгөөд нийт 350 сая юаны хөрөнгө оруулалттай 3.8 га талбай газартай бөгөөд 21 давхар орон сууцуд байх бөгөөд 1 давхрын зойртой. Монгол улсын стандартын дагуу нийт 84833 м2 талбайтай 8 блок орон сууц, 2 нийтийн гараж, нийт 294 зогсоолтой юм а. 就是为了让这个蒙古国的老百姓呢早日搬入新居，也为了我们的合同呢尽早的就是满足合同工期，所以呢我们冬天都不休息，加班加点的工作。